Edulane компани нь 2004 онд үүсгэн байгуулагдаж, Монголын ирээдүй болох хүүхэд, залуус, оюутнуудын гэрэлт ирээдүйд хөрөнгө хүч, зорилгоо оруулна гэсэн урайг чиг шугамаа болгон ажилласаар ирсэн. 안녕하세요. 에듀라인 회사 대표 김수미입니다. 에듀라인은 2004년에 설립되어 한국의 우수한 대학교들과 협력하며 2025년까지 총 1407명의 학생들을 어학연수 및 대학 진학 과정으로 성공적으로 지원해온 몽골 넘버원 유학 컨설팅 회사입니다. 본사는 울란바토르에 위치하고 있으며 한국어 연수와 대학 입시에 대한 전문적인 상담 서비스를 제공하고 있습니다. 또한 한국어 교육센터는 본사 2층과 LA 센터 2개의 지점에서 운영되며 학생들에게 체계적이고 수준 높은 교육을 제공하고 있습니다. 한국에서 어학연수를 마친 후 학부 과정을 진학을 준비하는 학생들을 위해 서울지사는 몽골타운에 위치해 있습니다. 한국지사에서는 무료 상담 및 학교 정보를 제공하고 있으며 학부 및 대학원 과정을 진학을 위한 지원을 아끼지 않고 있습니다. 2026년에는 총 20억 투구르 규모의 장학금으로 한국 유학 최대 규모의 교육 박람회를 성공적으로 개최하였으며 몽골에서 가장 높은 장학금을 제공하는 유학 컨설팅 기관임을 입증했습니다. 그리고 등록한 모든 학생들인 504명에게 울란바토르 인천 항공권을 제공하여 큰 주목을 받았으며 매년 본 박람회를 통해 많은 학생들이 경제적인 부담을 줄이고 한국에서 세계 수준의 교육을 받을 수 있는 기회를 얻고 있습니다. Солонгос хэлийг орчинд нь очиж, богино хугацаанд их сургуулийн бэлтгэсэн системээр суралцах хүсэлтэй суралцагчид Edulane компани хэлний бэлтгэлийн зөвлөгөөдөд ханддаг. За манай компаниар зуршуулж байгаа хүмүүс маань эсдийн ерхий шалгалтандаа тааруу оноо авчлаа. Аав ээж маань нийгэм даатгалын шимтэл төлдөггүй яах вэ? Эдгээр нь одоо виз гаргалтанд нөлөөлөхгүй гэдэг асуултууд бол маш их ирдэг. За тэгэхээр яшь оноо болвол одоо солонгосын их сургуулиудад бол элсэн ороход бол огт шаардлагагүй. Дээрээс нь манайх аль бие усны хамтран ажилладаг 87 сургуультай гэрээтэй учраас тухайн хүүхдийн нөхцөл байдал тохирсон бүх сургуулийн сонголт байдаг. Тэгэхээр эцэгчүүд болон сурагчид маань сургуулаа тэнцэхгүй байхыг хайцгүйгээр сургуулаа сонгох бүрэн боломжтой. Манай байгууллага 22 жилийн туршлагатай. За виз гаралт 98% буюу хамгийн өндөр байдаг гэдгээс гадна оюутан сурагчдад зориулсан олон төрлийн боломжуудыг олгож ажиллахыг хичээдэг. За бид цаг үргэлж шинэ хөнгөлөлт, тэтгэлэг, урамшууллыг гаргасаар байдаг. Жишээлбэл за Солонгос улсад бол тосх үйлчилгээ бол хотоос хамаарат 80-аас 120 мянган вон орчмын үнэтэй байдаг. Тэгэхээр манай компанийн хувьд бол анх удаа Солонгос улсыг зорж буй сурагчид байгаа учраас онгоцны буудлаас нь үн төлбөргөө тосоод тухайн хүүхдийг сургуулийн болон дотор байрныхын нүүдэнд бол аюулгүй хүргэж өгдөг байгаа. За мөн оюутан сурагчдын зайлшгүй хэрэгцээ болоход утасны SIM карт, автобус, метро, таксинд ашиглах боломжтой нийтийн тээврийн карт, онцгой урамшуултай банкны карт зэргийг ямар ч нэмэлт төлбөр авахгүйгээр хүүхэд тус бүрт одоо явахаас өмнө нээж өгч явуулдаг цорын ганц байгууллага гэж хэлж болно. Тухайн сурагчийн ахлах сургуулийн голч дүн сайн эсвэл манай компаниар дамжуулан Солонгос улсад суралцж байсан ах эгч хамаатан садан байгаа тохиолдолд за 300-аас бүр сая 650 мянган төгрөгийн одоо үн бүхий тэтгэлийг олгодог. Жил бүр дунджаар энэхүү тэтгэлэгт маань 700 гаруй сурагчид бол амжилттай хамрагддаг байгаа. Бид боловсролын салбартаа Солонгос улсад суралцах хүсэлтэй сурагчдад гарцыг нээж өгсөн анх дахь байгууллага бөгөөд өдгөө Монголын номер 1 боловсрол зуршлын компани гэдгээ татлан харуулсаар байна. Манай компани хэлний бэлтгэлээр суралцах сонирхолтой сурагчид хамтран ажилладаг 87 сургуулиас сонгон хүссэн сургуульдаа элсэн суралцах боломжийг нээж өгдөг. Монголын хамгийн олон оюутан сурагчийг Солонгос улсад суралцуулах гарцыг нээж өгсөн үйл ажиллагааг маань өндрөөр үнэлэн 2025 онд Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газраас талархал олгосон. Энэ нь бидний үйл ажиллагаа боловсролын салбарт өндөр үр дүнтэй байгааг батлан харуулсан юм. Суралцах хугацаанд тулгарсан бүх төрлийн асуудлын талаар мэдээлэл зөвлөгөө авах, орчуулгын тусламж хэрэгтэй үед сөүл салбартай холбогдох боломжтой бөгөөд хэлний бэлтгэлээ төгсөөд Солонгосын шилдэг их дээд сургуулиудад элсэхэд 14 хоногийн дотор бэлтгэх шаардлагатай материал бүрдүүлэлт, онлайн бүртгэл, Монголоос Солонгос руу материал хүлээн авахд Edulane компани танд туслаж бакалавр, магистрт үн төлбөргүй зуучлалын үйлчилгээ үзүүлдэг. Харин Монголдо Солонгос хэлний топик, англи хэлний аялал зоноогоо аваад Солонгост бакалавр, магистрийн чиглэлээр суралцах хүсэлтэй сурагчдад зориулан үндсэн ангийн зөвлөхүүд ажилладаг. Сурагчид хэлний оноогоо аваад өөрсдөө бие даан сургууль материалын хүсэлтэй байдаг. Гэвч одоо сургуулийн материал бүрдүүлэлтийн онцлог
шаардлага, эсвэл тийм хугацаа зэрэг мэдээлэл тутамгаас үүдэлтэй сургууль тэнцэхгүй тохиолдол их гарч ирдэг. Тийм учраас Edulайн компанийн үндсэн ангийн баг маань сургалтын эсийг өссөн бүх сургуулийн материал бүрдүүлэлтээ эзэглээд виз мэдүүлэх хүртэл бүх шатны үйлчлэгээ мэдээлэл зөвлөхөг үзүүлэн ажилладаг. 2025 онд 931 сурагчийг ихтэй сургуулийн бакалавр магистрийн зэрэгт эсвэлэн сорилцуулж 6.3 орчим тэрбум төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамруулж 408 сая төгрөгийн тэтгэлгийг Edulайн компаниас олгосон байна. Өөрөөр хэлэх юм бол манай компани сонгон зөвшөөрснээр сургуультай илүү өндөр тэтгэлэг авч санхүүгийн хувьд илүү хэмнэлттэйгээр суралцах боломж нэгтгэв. Edulайн Солонгос улсын сургуулийн төвд суралцагчид маань 6 сарын турш суралцсанаар Солонгос улсын бакалаврын түвшинд үн төлбөрөө зуршуулах хэрэгтэй байдаг. Энэ нь манай компаниас олгодог онцгой урамшууллын нэг юм аа. Edulайн Солонгос хэлний сургалтын төв нь одоогийн байдлаар суралцаж байгаа 402 суралцагчтай бөгөөд Монголдо хэлний оноогоо авахын тулд Монгол Солонгос багш нарын хамт шамдан суралцаж 2025 оны байдлаар 353 сурагч топик оноогоо амжилттай авч чадсан байна. Сургалтын төвийн сурагчид маань хэл сурахаас гадна нэг хамт олон болж төлөвшөж хамтдаа сайн дурын үйл ажиллагаанд оролцох, үдсэн хичээлээ баттгах, тэмцээн уралдаан зохион байгуулах зэргээр сонирхолтой хөтөлбөрүүдийг багтаасан байдаг. Жишээлбэл Edulайн сургалтын төвийн суралцагчид маань тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд 1500 модыг Төв аймгийн ирээдүйг бүтээх төгөл талбайд тарьсан юм. Edulайн компаниар дамжуулан Солонгос улсад суралцах бүх гарцыг буюу сүүлийн жилүүдэд хурдцтай хөгжиж буй улсын соёл, боловсрол, шинжлэх ухаан, хөгжлийн бодлогыг суралцах боломжийг сурагчидад олгосоор байна. Зөв сонголт, ирээдүйн баталгаа.